Монгол Улсын их хурлын дарга Мягомбын хулд Шри-Ланкийн парламентын дарга Каро Жаясуритай уулзлаа. Уулзлынх нь Улсын их хурлын даргын хулд шашин соёлын хувьд ойр дүт тус устдаа аялал жуулчлал соёлын болон парламент хоорондын хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ноён Каро Жаясури манай хоёр арт түмний амьдрал ах үед ойр төстэй зүйл олон бий. Хоёулаа найрсаг зочломтгой. Тэгэхээр бидний хамтын ажиллагаа аль альны маань сонирхолд нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Парламентын хамтын ажиллагааны хувьд гишүүдийг харилцан айлчлуулах, тамийн газрын ажилтнуудыг туршлага солилцуулах, мэдлэг туршлагаа хуваалцах чиглэлээр өрнүүлбэл илүү тусдаа гэж үзэж байна гэлээ. За тэрээр Шри-Ланкийн улс төрийн нөхцөл байдал 2015 онд болсон сонгуулийн үр дүнг танилцуулж, эвслийн засгийн газар байгуулснаар зөвшөлтсөл EV-ийг эрхэмлэн их орон иргэдийн төлөө хамтран зүтгэх сайхан боломж бүрдсэн гэж мэдээллээ. За улсын хурлын даргын хулд манай төр засгийн төлөөлөл удахгүй танаа оронд альчлана. Энэ альчлал өнөөдрийн уулзалт хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцаа урт удаан хугацааны хамтын ажиллагааны эхлэл байх болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэсэн юм а.